Сайн байцгаана уу? Төрөө байна. За дараагийнхаа бичлэгээр уулзж байна. За энэ удаагийн маань дараа дээр Синтранцаа ийм том ирсэн. За энд миний бараан дотор болохоор манай агч нарын бас захиалсан юм байгаа. Тэднийг бас хамт задлж үзэн. За тэгэнгүүтээ би хамгийн гол нь манай YouTube нэг охин маань ингэсэн мэсэн комент бичсэн мэсэн. Ихчээ та авсан барааныхаа үнийн мэдээлэл ингээд давхар оруулаа явал хөөх юм шүү гэдгсэн. Тийм болохоор би чадах чинээгээрээ биш. Угаасаа ингээд барааныхаа үнийн мэдээлэл ингээд энэ тажууд нь давхар оруулаа явъя. За тэнгүүтээ бас давхар нэг хөөхөн. За тэнгүүтээ давхар бас нэг хөөх юм оруулъя гэж бодсон. Тэр нь болохоор юу гэхээр манай охтууд чаймыг үздэг байхгүй. Тэнгүүтээ чаймс амар хөөхөн. За энэ чихрэн тэд 10-аас тэд гэж тэгдэг чинь хөөхөн. Би бас энэ тэмүүгийн бараанд бас юу гэж бодсон. Оноо гэж бодсон. За ингээд хамтдаа эхнийхээ бураг үзцгээе. Зя. Синтранцаа эхний бараа болохоор би өөртөө захиалсан. Энэ болохоор юм фитнес тавчг. Хөрхөн байна уу? Өнгө мөнгө амар хөрхөн маастэй. За тиймхтэй энэ дээр ингээд гიშгэнгүүт ингэж одоо нөгөө гуйх нь штэ. Тэнгүүт хөлийн булчинд тачаал өгөөд яг л нөгөө фитнес хийж байгаа юм шиг мэдрэмж төрнө гэсэн юмсан. Тэгээ энэ харагдах байдал энэ төр нь аюу хөөрхөн үзэмжтэй. Тэгээ чанарын хувьд ч гэсэн нөх амар ингээд намайг дийлэхгүй нэлцээж унахаар харагдахгүй байна. Тийм болохоор би энэ бараанд за энд ингээд зургийг оруулчихъя. Үнийн мэдээллийг оруулчихъя. За тиймээ энэ бараанд би нэг амар үнэр танар ингээд хятад юм ингээд амар үнэр танартай байна гэдэг нэрэ дахин боловсруулсан юмар хийдэг мэд гэдгээсэн штэ. Нөгөө ясны төрөө чинь бараагаа өндөрлөж байна. За энэ болохоор би хэрэгжилж үзээгүй учраас харагдах байдлын хувьд одоо үзүүлэх одоо нөгөө нэг юуны хувьд үнэлэхэд 10-аас 8 оноо өгчт юм уу? За тиймээ би дараагийн бичлэгээр болохоор өмнөх авсан барааныхаа одоо хэрэгжилж туршиж үзсэн сэтгэлдээ бичдэг тийм хэсэг бас оруулъя гэж бодож байна. Гэтэ би дахиад тэмүүгээс бараа захиалгыг бас мэдэхгүй байна. Ийм ойр ойрхон бараа бас захиалах бах. Гэтэ би одооноос эхлээд нөгөө нэг сургалтын бичлэгнүүдийг оруулна. Гэхдээ ингэж ойрхон дахиж энэ тэмүүгээс бараа авахгүй байх гэж бодож байна. За ингээд энэ. За дараагийнхаа маань тэгэхээр энийг болохоор манай өвч захиалсан. Энэ бас юм ялгаагүй ингээд хуруунуудаа хийгээд ингээд үлмийн дээр явдаг бас нэг бүрхэн массаж нэг ч юм уу, тасгалах ч юм уу те мэдгүй байна. Гэтэ би энэ ингээд зургийг оруулчих. За тэгэнгүүтээ энэ маань бас нэг материалын хувьд нэг амар ингээд гологдоод тахаар материал биш харагдаж байна. За үнэр нь болохоор нэг жоохон силиконы үнэр тандар байна. Нэг ясны төрөөч бараг үнэрлж бараг ингээд хацгаад нэг уу юу. За энэ бас хөөх юм. Чанарлаг хөөх ирж байна. Энд бас мөн адил түрүүний тавчтайгаа адилхан 10-аас 8 өгч тийм үү? За тиймээ дараа нь тэгэхээр манай ихч захиалсан энэ нэг усанд орохоор нөө томордог алчуур гэдэг штэ сэлбэдэг. Энийг захиалсан энэ угаасаа аяг хөөрхөн байдаг штэ. Энийг би 10-аас 10 өгнө. Яа тэгэхээр энэ хөдөө гадаа энэ аваа явахад авсаархан тэг амар хөөрхөн бүр нэг амар хэрэгтэй байгаа гэдэг. За энэс манай ихч нэлээ. Сандранцаа. За нэг карга нүнгүй болохоор амар юм да. Бид ч одоо ингээд хэрвээ би доогоор өөр одоо нөгөө аппликейшнаар ч юм уу өөр нөгөө таба мабагс захиалсан бэл чи карго гэл амар явж өгч шүү дээ. Карга нүнгүй юм да. Ят. За дараагийнхаа маань манай их чаас захиалсан ийм хөөрхөн бие багч. Энэ бас амар хөөрхөн артлын юм модон юм байна. Энэ тэгээд гол нь би нөгөө ийм уртл нь ийм байгалийн үс гэсэн мэс энэ одоо яг юуны үсгийг сайн мэдэхгүй юм. Ямарс байгалийн одоо хүний гараар хийсэн биш силикон ч юм уу тийм биш. Энэ л юм байгалих гэсэн. Энэ үрхэд амар зөвлөн. Би нэг гадуур явж байгаад бас нэг бие багч авсан тэр бүр үнэхээр амар хат байсан. Ширүүн байсан. Бараг арсын маань баг ингээл зунтлал авчиж байгаа юм чи. Энэ тэгэхээр тийм бас баг биш. Бараг ингээд нүрээ угаачиж баг болохоор юм зүйлх юм бэ. Харахад амар ширүүн шиг мөртлөө. Энэ надад бол таалагдж. Энэс бараг би дахиад авахаа өөртөө гэртээ. За энэ болохоор би харагдан байдлын хувьд одоо өнгө үзэмжийн хувьд хэрэглээний хувьд ч гэсэн би 10-аас 9 өгнө. Яа тэгэхээр аяг зүйлх юм бэ. За дараагийн маань болохоор манай нэг багын маань найз түрөө чи надад энийг захиалаад өгөөч найз нэг ажилтаа өмсгсөн юм аа гэдэг нэг хүүрдэг над руу зургийг явуулсан. Тэгээ би за ямар ихээр найз нь мэдгүй шүү яагаад тэгэхээр би ерөөс хувц захиалж үзээгүй. Гэтээ би хамгийн сайн дэлгүүрийг нь болоод хамгийн их одоо зарагдаж байгаа хамгийн их сэтгэл үлдээсэн хүүрдгийн сонгоо чамд аваад өгнөө санаа зовлоо. Гэтээ ямар ихээр мэдгүй шүү гэж хэлсэн. Конференцаа ийм хүүрдэг. Засан энийг манай найз ажилтаа өмснөө гэдэг. Ийм хүүрдэг. За би энэ ингээд зургийг оруулчихъя. За. Яг л зурган дээрх шиг ирж гэн байна юм бичгтэй юм байна.
За тиймэрхүү материалын хувьд ч гэсэн нэг амар нэг амьсгалуулахгүй боочдаг материал бас биш байна. Та нар ингээ материал юм яахнаас юу юм бэ? За тиймэрхүү би ингээ юмны одоо ямар нэгэн одоо хувц авахтаа би цахилгаан нэг юмцдаг байхгүй. Ямар ч саадгүй цахилгаанж явах хэрэгтэй. Яг л тийм байна давгүй. За энэ хүүхдийг одоо харагдах байдлын хувьд ч гэсэн надад аюу таалагдсан. Тэгээд яг л зураг дээр шиг ирж байгаа. Тийм болохоор би 10-аас 8-ыг хүчт юм уу? За. Бас 10-аас 8, 8-аас өөр тоо мэддэг машин тий. За. Дараах нь энэ манай хич захиалсан юм. Хүсний одоо ингэ шуугаад пан гэвчдэг. Энэ тэгээд бас төрхөл юм байна. За би энд ингэ үнийг маш. Яана. Хичээн баг аваад садлаа. Өөр юм шиг садлаж байна яана. Оо. Энэ одоо төмөр юм уу? Биш вэ. Төмөр шиг ямар хатуу юм. Тэгээ ингээд силикон мөрчлөө яг төмөр шиг амар хатуу юм байна. Нэг хэр олон хугаад ахаргүй. Хөрхий би гатахын би сайн мэдэхгүй байна. Гэтэ энэ айгу харагдах байдлын хувьд материалын хувьд авгаа тэгээд 10-аас 7. Энэс за одоо тиймхтэй надад болохоор Тэмүү маань ингээд амар ирсэн. Тэмүү ингээд хөнгөлтийн купонууд өгдөг. Тэгээд бас өмнөх захиалгын чинь энэ бараа ингээд хямдарсан байна. Та зөрөө мөнгө авах уу гэд хүрээд ирдэг заяа. Сонирм байна уу? Тиймхт нь би зөрөө мөнгө авъя гэд товчлог зарсан чинь 2 секундын бараг дотор миний нөгөө нэг Тэмүүгийн хөнгөлтийн купон дотор мөнгө нь ороод ирсэн байхгүй 20 мянга. Одоо би ингээд би тэр үед одоо зураг авсан юм болов аваагүй байж магадгүй. Гэхдээ яг ашигласан купоныхын зураг нь байвал энд ингээ оруулчихсан. Тэгээ 20 мянган төгрөг гэсэн. Тэгээ би тэрэндээ бас яаж зүгээр ах вэ? Бараа цалж ичдээ бараа цалсан. За ингээ бараа авчихлаа энэ амар гол харагдах байхгүй юу? Би нэг юм уугаар дүүл юм байна даа гэж бодсон. Нөгөө талууны баяраад. Таны яа зүгээр хэсээ одоо та хараад. Эдэг Мариастэй юм. Харагдах нь. Толгойд бүр харсан юм. Ийм яаны энэ би уртлын камераар бичиж байгаа харагдав. За би ингээд энэ зургийг оруулчих заяа. Энэ амар хөр хэрж байна. Ингээд дугуулчих юм бэ. Ингээд санджанаад байдаг. Харагдсан юм. Хөр маастын амар хөр хийдэгтэй санагдаад. Энэ амар хөр манай материал цэцэрлэг үзчихсэн. Нэг амар болохгүй хөр материал. За би энд 10-аас амар хөр материал бийсэг өгнө. За энэ хөнгөлтийн купоноор бас ихний бараа болохоор ийм бомб. Надад болохоор би эндээс авсан нэг юм бомб байдаг хгүй. Тэгээд энэ одоо хэрэглээний хувьд ч гэсэн аюу хөөрхөн. Айгу. Гэхдээ энэ одоо өөрийн одоо хувцсын дундаа ингээд юм дээдлийн юм ингээд битүүн жаалтаад ингээд бомбтгоо болчтой юм л. Тэр нь жоохон онцгой санагдсан. Тэрнээс бол ингээд хэрэглээний хувьд бол аюу хөөрх юм байна. Тэгээд би энд битүүн жаалтдаг учраас 10-аас 5. Гэхдээ хэрэглээний хувьд бол хөөрхөн. За. Энийг манай ихч захиалсан надад байдаг. Дараагийн маань болохоор энийг бас нэг өөр нэг ихч маань захиалсан. Энэ болохоор эрүүний одоо давхар эрүү арилгах гэж гэсэн байсан. Одоо гэхдээ би энийг асууж гад энийг битүүмжлэг авахгүй асууж задлж үзэж болох уу, ашиглаж үзэж болох уу гэд асуугаад хэрэг болно гэх юм бол би бас бичлэгээд нь голоор авчих юм уу яг болох. За. Бомб хөнгөлтийн купон өгдөг гэсэн шүү дээ. Тэрнийхээ дараагийнхаа юуг хараад тий. 20 мянган төгрөг чи би амар их авчиж байгаа юм чи яах юм. За тийм их дараах тэгэхээр ийм арсны будаг авсан одоо одоо нөгөө зүнхнүүдийн чинь ингээд нөгөө нэг арсны ирэмгүүд нэх гоё ингээд гүлийсэн бидэг штеп. Яг тэрийг буддаг юм будаг авсан. Энэ бас амар хөөрхөн байсан. Эдгээр бол та нар ашиглаад авах болохоор шууд үзүүл явчих. За бас нэг юм авсан. Айн бомб татаж штеп. За энэ болохоор юм бэ. Энэ болохоор нөгөө бас арсандаа зориулаад арсын дэлтэй зориулаад тийм арсны ирэмгийг өнгөлөгч тос гэх юм. За би ингээ 22 мянган төгрөгөнд авсан бараанууд харуулаад байгаа шиг. Энэ бас арсны ирэмгийг үгүй арсны нөгөө нэг өргөн зузаанаар ингээд нэг зүсдэг багч. Одоо нөгөө нарийнхан зүсгүү өргөн зүсгүү гэдэг юм багч. За эдгээр хэрэг сонирхч байвал би тусна үнийн мэдээлэлтэй оруулна. Одоо бол гоё юм авчи. За дараагийн маань болохоор энэ арсны нэг ирмэг ингэж нэг өнгөлдөг бата бас. За ийм их юм 22 мянган төгрөг би авчих боддоо. За энэ тэгэхээр юу юм бэ?
тиймээ арьс нөгөө нэг оёход нөгөө хөдлөөд идэх байхгүй юу? Тийг авчаад авсан. 22,000 таа. Өө. Энэ хачаарны маань нэг ширхэг гарч ирж байна. Энэ амир хурхан. Бас нөгөө цүнхэндээ зориулаад цүнхний хажууд талын томгийг авсан. Нас үр юм. За ингээ биний ийм олон 22,000 төгрөгийн хөнгөлтийн телефоноор авсан гэж бодлоо. Тэр чинь би одоо чимээгүй чинь хэрэггүй ах юм. Би энэ ирээд жишээ нь би эднийг ингээд эндээс авсан бол доор хайж бараг 100,000 төгрөг болох хаа ийм их юм. Бодон мэдчих чамайг үнэтэй төгсөж үнэтэй чижлээ би харагуултай гэхдээ эдгээр үнэтэй байхгүй тэгээд энэ юм чинь доор хайж 100,000 төгрөг болох гэсэн. Тэгэхэд би эднийг бүгдийг нийлүүлээд 20,000 төгрөг авсан. Хөнгөлтийн телефоноор. За хамгийн сүүлд би хамгийн гоё бараагаад бодлоо. Ягаад тэгэхээр би одоо ингээд миний микрофон аяга муу агаад байгаа байхгүй юу? Ингээд таргиц саргиц сонсогдоод байгаа. Тиймээс би микрофон авъя гэж бодоод микрофон хайжсан чи бүр мэргэжлийн жистийн нэг подкаст хийдэг юм микрофон. Би тэгээд сүүлийн үед юм ном уншиж байгаа хгүй тэгээд тэр ном уншаад сэтгэлдээ одоо нөгөө ярьдаг юм подкаст ч юм уу те нэг одоо ном уншаад энэ ном одоо өөрөө юу ойлгосон ч юм уу те тэрийгээ та нартай хуваалцах гад ийм энтэй бол би нэрээ өмнөхөр бүтгүү заяа. Одоо цаашдаа ингээ YouTube хийгээд подкаст хөтлөө явъя гэх юм бол надад ийм төхөөрөмж хэрэгтэйсэн байхгүй юу. Тэгээ би өгтөө хараа би юм авчих юм шин аваа. Яа гэсэн. Тэгээд энэ маань болохоор энд би үнийг оруулчих за. Одоо би тэгээд задлж үзье. Гэтэ би энийг юу энэ амар гоё ирсэн байгаасэ. Энэ бүр ингээд хөрх яг подкастны төхөөрөмж ахгүй юу? Подкаст хийдэг хүмүүс зориулсан юм төхөөрөмж гэж бичсэн юмсэн. Тэгээд дуу мууг нь хүртэл ингээд өөрчилдөг юм тохироо мөрхөтэй хөрхөн. Тэгээд би энийг би одоо нэг сонирхлын төрлөөр нэг 3 ном уншиж байгаа хгүй явцын дундаа ингээд уншиж байгаа. Нэг номоо дуусгацсан одоо 2 дахь номоо орцсон. Хэрвээ ингээд 3 номоо багцлаад одоо багц ном гэсэн үг. Багцлаад уншаад дуусчмал би энэ төхөөрөмжийнхээ ичдийг харуулад та нарт гоё подкаст хүргэнэ заяа. Амар хүргэн ёо би нэг бүр тийсэн ядан хүлээж байна. Ямар байх болоо. Тэгвэл ингээд ийм микрофонтой аяга муу бичлэг үзэхэд та нарт ч гэсэн хэцүү шүү дээ. Хараач дээ. Ямар гоё юм бэ? Би яг тусна хөөх ингээд нэг бүрчлээ гоё бичлэг оруулна. Нөгөө нэг шүүлтөр нь ваа. Аа би тэгтээ та нарыг ямар тийм юм үзег юм шиг гэж магадгүй. Би иймэрхүү юм дээр ингээ анх удаа одоо YouTube-тэй зориулаад ийм юм авч байгаа болохоор надад амар сэтгэл амар гоё байгаа байхгүй юу? Ямар хөөр юм бэ? Хоймон хараатай. Цэнтрэнцаа. Энэ тэгээд хараа. Театрал юу ч гэсэн нэг амар модтэй. Би нөгөө мэрэгжлийнхэн аппаратыг харж байгаа болохоор мэдгүй л юм л дээ. Энэ бол надад бол таалагдчихээ. Нөгөө нэг хороонуудыг нь харах юм манайхаа. Тэгээ ямар ажиллахын сайн мэдгүй байна. Ямар хөөх юм энэ бүр амар олон тохиолдол гэж байгаа байхгүй юу? Юу би нэг бүр хортой ашигламаар санагдчихлаа. За тэгээ ингээ сүүлийн маань бараа инээ. Би энд бол 10-аас 10. Гэтэ би ашиглаж үзээгүй ч гэсэн би 10-аас 10 нөгөө яг тэгэхээр надад бүр амар таалагдчих. Яг тэгэхээр би нөгөө YouTube-тэй зориулж авч байгаа болохоор амар сэтгэл өндөр. Би одоо миний одоо бичлэг маань жоохон бүрсийж харагдчихж магадгүй би уртлагын камерыг хийж байгаа. Би явцын дундаа ингээд жишээ нь би микрофоноос сайжруулчихлаа шүү дээ. Тэгээд явцын дундаа би камераа сайжруулсан. За тэгээд